За тэгээ энэ бол миний одоо номны би бол номтой их нөхрөлдөө өдөр бол одоо ингээд шавнар маань ч гэсэн би шавнартай ингээд тэгээ баш. Шавнар нь ястаа тий. Тэгээ гоё ингээд яг ингээд бясалгахтаа тий ингээд их орноо хайрлсан гоё юм би тий танарч би бол эндээс дандаа өглөө болгон залбирдаг. Тэгээд ой одоо мундаг одоо зохиолчтэй их ихтэй хүний хөгжлийн номнуудаар айлхаар би шавнараа ингээд номтой байх ямар чухал вэ гэдгийг мэдрүүлэхийн тулд ингээд миний шавнарч ингээд орж ирнэ. Чи хаач ном уншиж сууж ирсэн чи тэр power гэдэг одоо энэ хүчрхэг байх те одоо Монгол дээр болохоор энэ штэ хүчрхэгжүүлэлтийн 48% хуулийг одоо ингээд шавнаа англи номоос сайн уншиж суулжсэн байна тийм. Энэ болохоор Монгол дээр байгаа. Тэгээд бүр англи дээр нь уншиж суулжсэн юм гэдэг. Шавнараа гоё номтой байнга нөхөрдөг байгаасай гэдэг үүднээс одоо ерөөсөө л өдөр болгон номоо уншаад доор хаяж 10-аас 30 минут шүү гэдэг. Тэгээд энэ өөрөө бол миний маш гоё одоо хайртай ажлын энэ өөрөө байгаа. За энэ баруун сая 1 сарын 1-нд Азийнхаан улаан машиныг аваад тэгээд шууд Эрдэнэт рүү гарсан. Тэнд манай миний том ах манай ах гişнэр байдаг тийм. Ах маань сайн надад энийг нөгөө нэг юм ширэн цартай хуур гэдэг дээр үеийн хуур гинэ. Энэ хуур тэгчихсэн сайн тий. Ингэж яаж өгсөн. Гадууж бэлэг болгож өгсөн. Тэгээд хараахан зарж амжаагүй байна. За тэгээ манай юу болол би одоо тэгж бодож байна да. Ер нь хүн одоо дуутай амьдрал бол мэдээж олон давалгаатай тий. Гэхдээ тэр дунд хүн одоо нөгөө амьдралын сэтгэлийн тэнхээтэй, чадaltaй, зоригтой байхад дуу хөгжим бол асар их одоо үүрэг нөлөөтэй. Тэгээд өөрийнхөө одоо дотор нуугдж байгаа тэр эрдэнсийг мэдээгүй хүмүүст багш нь бүр ингээд дууж чадахгүй хүнийг хүртэл яаж дуулах аргыг нь зааж өгдөг. Тэгээд өөрт нь байгаа давуу талуудыг хэлж